За part 2-то тавтаа морил. За энэхүү Hyunsuk маань сургуулийн амьдралын улам сонирхолтой болж байсан. За энэ удаагаар сургуулийн хамгийн хүчирхэг шудраг залуу болох Фаскотын нүүрс тулан Фаско царайлаг залуусыг бусдыг дээлхдэг гэж бодсон боловч Hyunsuk тэрнээс болж Hyunsuk-ийг үзэн ядаж түүнийг сорилтонд дууддаг. Гэвч Hyunsuk даруй зан түүнийг гайхшруулна. За Зодоми шарын үнэнч нөхөрлөл Фаско Hyunsuk хоёрыг маань бусдын адил дээрлэгч биш гэдгийг ойлгож тэдний хооронд гайхалтай холбоо тогтдог. Фаско бол зөвхөн хүчтэй биш хамгийн цайлган сэтгэлтэй нэгэн гэдэг нь 15 дугаар анги дээр илүү тод харагддаг. Сургууль доторх бүлгэмүүдийн тэмцэл ширүүсч Hyunsuk өөрийн мэдлгүй архитектурын ангийнхны бай болно. Гэвч тэрээр зөвхөн шинэ биеэрээ биш хуучин биеэрээ ч гэсэн өөрийгөө өөрчлөхийн тулд хичээж эхэлдэг. За шөнө нь ажиллаж өдрөн суралцах түүний төвчээр шудраг гайхалтай 19-с 20 дугаар ангид бид өөр нэгэн чухал төрдөө танилцсан. Тэр бол хонгор. Баян айлын өв залгамжлагч тэрээр Hyunsuk-ийн царай биш түүний дотоод сэтгэлд татагддаг. Түүний нөхөрлөл Hyunsuk-д нийгмийн дээд давхаргад төгөл тавихад туслах болов. За хүч нөхөрлөл бас нууц. Hyunsuk-ийн адал явдал улам аюултай болж байна. Дараагийн 21-с 30 дугаар ангийн тайлбарыг алдалгүй үзэхийн тулд subscribe дараад тонхоо идэвхжүүлээрэй. За дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай.